Сайн мэцхан нэрхэмд үзэгчтэй Тархуул аймгийн Аз Удаан хамын газраас бэлтгэн хүргэдэг тодруулах ажил маань үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр манай өнөөдрийн дугаар Тархуул аймгийн Аз Удаан орлогч Гамболд оролцож байна. Тэгэхээр Тархуул аймаг маань өнгөрсөн жилээс эхлэн бас бусад аймагуудад хэрэгждэггүй шарилжгүй дархан аймгийн дэд хөтөлбөрийг бас хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр энэ хөтөлбөрийн одоо ач холбогдол нь яг юу байв? Тэгэхээр 2016 оноос иргэдээс бол эхлээд маш их одоо гомдол санал аймгийн сэдрэг намын газарт ирж байсан. Энэ бол Дархан хот бол одоо шарилжинд баригдлаа. Энэ чиглэлээр одоо даривтаар хэмжээ аваа гэдэг нэгдүгээрт. Хоёрдугаарт бол мэрэгжлийн хяналт, эрүүл мэндийн гэх мэтлэн мэрэгжлийн байгууллагуудаас бол хүн амын одоо эмчилэн замын өвчлөлт 70 гаруй хувийн одоо энэ харшлын хэсэг тэр дундаа ургамлын гаралтай харшил эзэлж байна гэдэг ийм судалгаа гаргаж өгөөд ер нь бол энэ чиглэлээр одоо тодорхой ажил зохион байгуулаач гэдэг шаардлага ирсэн хүсэлт. Тэгээ энэ чиглэлээр судалгаа хийж үзээд ер нь бол энэ дээр бол аймаг бодлого боловсрол тусгайлсан ингэж ажиллая гэдэг шийдэл төрсөн. Тэгээд 2017 онд бол шарилжгүй дархан гэдэг аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж аймгийн иргэдийн төлөвшөлтөд хурлын зэрэгцээр батлуулаад энэ жил 20 дахь жилдээ энэ хөтөлбөр хэрэгжиж байна. Нийтдээ бол одоо 3 жил хэрэгжих юм хөтөлбөр байгаа юм. Тэгээ хөтөлбөр батлагдаад төлөвлөгөө гараад хэрэгжсээр өнөхөр бол бодит үр дүн гарсан. Өнгөрсөн жил бол Дархан хот бол үндсэндээ дийлэнх одоо талбай бол шарилжгүй зассан байгаа. За мөн энэ чиглэлээр бол эрүүл мэндийн газрын судалгаа бид нар авсан. Энэ ургамлын гаралтай харшил бол эрс буурсан гэдэг ийм одоо үзүүрт гарсан байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар бас мэрэгжлийн байгууллагууд гэдэг нь бол Улаанбаатар хотод байдаг ургамлын хүрээлэн тийм ээ. За манай Дархан аймагт байгаа ургамал газар хүрээлэнгийн хүрээлэн энэ газруудаас одоо бас эрдэмтдийн зөвлөгөө судалгаа тооцооллыг авч энэ үндсэн дээр тодорхой ажил 3 үе шаттай устгал хийсэн өнгөрсөн жил. За 6 дугаар сард, 7 сард, 8 сард гэдэг ингээд. Тэгээд энэ эрдэмтдийн судалгаагаар бол үнэхээр энэ 3 үе шаттай устгал хийх юм бол тухайн жилийн шарилж бол нэг их одоо урдгүй гэдгээр энэ бол батлагдсан өнгөрсөн жил. Тэгээ энэ жил бид нар мөн одоо 3 үе шаттай устгалаа хийх гэж байна. Эхний үе шатаа одоо эхлэх гэж байна. Аймгийн засаг даргаас бол хөтөлбөр төслийг дэмжих ажлын хүрээнд бол бас 10 сая төгрөг аймгийн засаг гаргаж өгч байгаа. Энэ бол яг энэ шарилжтэй хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлэх хангалттай хөрөнгө. Дээр нь одоо манай хүрээлэн мэрэгжлийн байгууллага трактор техник хүн хүчээр тусалж байна. Хөлбөмбөг халамж үйлчлэгийн газраас 40 хүнийг төр ажлын байр бий болгож одоо энэ шарилж устгалд хамруулж төр ажлын байраар хангаж байна. Гэх мэтлэн олон талын одоо ач холбогдолтой юм аа гэдгийг бас энэ дашрамд хэлээ. Тэгээд энэ жил бол 3 үе шаттай устгалаа хийн, эргэжил хийн. Эргэжил нь хөтөлбөрийн хугацаа дуусна. Үнэхээр 3 жил хөтөлбөр хэрэгжээд ингээд цаашдаа одоо үр дүнгийг үзээд судалгаа хийж үзээд ингээд хэрвээ шарил бүрэн устгах юм бол хөтөлбөр ингээд амжилттай хэрэгжээд дуусна. Хэрэг одоо үргэлжлүүлэх шаардлага байх юм бол бид нар хөтөлбөрөө сунгах юм бодолтой байж байгаа. Энэ чиглэлээр судалгаа тооцоо хийж байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллага иргэдтэй хандаж бас юу гэж уриалмаар байна. Мэдээж бас эзэнгүү талбайг шарилж амжтаж байгаа. Бас хороол дундах сөөх багуудтай бас хандаж юу гэж хэлмээр байна. Ер нь бол өнгөрсөн жил энэ хүрээнд нийтдээ 132 га талбайд энэ шарилж устгал хийсэн бид өхөн. Энэ жил бол нэмээд 180 га болгож байна. За мэдээж бол энэ мэдээж нийт аж ахуйн газрын хариуцдаг зам талбай орж байгаа. Дээр нь эзэнгүү зам талбай орж байна. Дээр нь манай зарим байгууллага тухайлбал нэгдсэн эмнэлэгч гэдэг юм одоо хүсэл тавьдаг болж байна л да. Манай хашаан дээрээ устгал хийгээд өгөөч гэдэг чинь оюун ирээдүйн сургууль гэдэг юм уу. Ийм байгууллагатай хамтарч хийж байна. Дээр нь гэр хорооллын одоо дээрээ эмнэлэгч гэдэг юм уу толгойтой хорооллын гудамжуудаар энэ жил бас энэ шарилж устгалыг хий гэж төлөвлөсөн. Ингээд энэ жил нийтдээ 180 гаад хор цацж тайралт хийж танах аргаар устгал хийн. Аж ахуйн нэгжүүд бол өөрсдөө эзэмшлийн газартаа, өмчлөлийн газартаа шарилж устгалыг хийх үүрэгтэй. Хог цэвэрлэгээ, сас цэвэрлэгээ, шарилж гээд энэ чиглэлээр Дархан аймгийн засаг даргын албан даалгавар байгаа. За энэ дээр бол манай бүх агентлагууд хуваарьтай байгаа. Устгаж ийн үеийг төр хяналт тавина. За энд аж ахуйн нэгжүүд анхааруул нэг зүйл хэлэхэд за өөрсдөө л үүрэгтэй устгалаа хий. Хоёрт өөрсдөө боломжгүй болов чадамжгүй болвол нийтийн аж ахуйн үйлчлэгийн газар юм уу манай ажлаас хандаад мэрэгжлийн байгууллагын тусдаа дэмжлэг аваад ингээд устгалаа хийлгээч л гэдгийг хэлэх гэж байгаа. Яагаад гэвэл Дархан хот дээр ингээд 180 гаад нийтийн эзэмшлэн гэдэг юм уу ингээд устгал хийгээд байдаг. Дархан хот дотор нэг аж ахуйн нэгжийн хашаанд харилж байх юм бол салхиар өрн хийшээ сасагдаад бусдын хийсэн ажил үр дүнгүй болоод байгаа юм аа. Зэрэгэлдээ хоёр байгууллага байлаа гэхэд
Нэг нь хашаанд аваа шарилжаа устгах чинь нөгөөг нь устгахгүй байхад устгасан одоо аж ахуйн нэгжийнх нь хөдөлмөр талаар болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр л аж ахуйн нэгж анхаараач. Дээр нь бол бид нар энэ албан даалгавар хэрэгжилтийг одоо энэ жил энэ яг шарилж цас цэвэрлэгээ хялтгаа гуулгаа дээр нь хог цэвэрлэгээн дээр бол одоо байнга хяналт тавьж ажиллана. Хэрэг танаа байгуулгын хашаанд шарилж байх юм бол хог байх юм бол одоо зөрчлийн хуулиар арга хэмжээ авна гэдгийг энэ дэвшинд бас хэлье. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчтэй Тархуул аймгийн Ад цуглаан тамийн газраас бэлтгэн хүргэдэг тодруулах хэрэгсэл маань энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.